Нийслэлчүүд 2030 он гэхэд гүний усны хомсдолд орох магадлалтай хэмээн албаны хүмүүс үзэж байгаа. Учир нь Улаанбаатарчууд хоногт дунджаар 300 мянган шометр усыг хэрэглэж байгаа гэсэн тооцоо гарчээ. Энэ одоогийн байгаа нөөцийг байж болох бүрэн хэмжээг нь ашиглаж байна гэсэн үг юм а. Тиймээс ундны усны хомсдолд орохгүй тулд шинэ их усыг хайх хэрэгтэй гэдгийг салбарынхан онцолж байгаа. Манай улс уул уурхай гэхээсээ илүүтэйгээр яаж усны шинэ үзүүртэй болох талаараа хамгийн их анхаарах нь чухал одоод байна. Тэрчлэн одоо хэрэглэж байгаа усны хэрэглээ дэндүү өрнөлгөн байгаа учраас хаана усаа хэмнэх тал дээр анхаарах хэрэгтэй болжээ. Энэ жилийг нэгдсэн үндэсний байгууллагаас дэлхийн нийтийн усны жил болгон зарласан. Тэгвэл манай улсын усны тухай хуульд байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас шинэ нэмэлт өөрчлөлт оруулан баталгаар хэлэлцэж байна. Нэгдүгээр бид нар энэ гадаргын усаа хоримтлуулъя гэсэн чухал асуудлыг бол тавьж байгаа. Бид ч дандаа гүний усыг л хэрэглэх гэдэг. Гадаргын усыг тэр болгон хэрэглэдэггүй. Тэгэхээр нэг талдаа бол энэ гадаргын усыг хоримтлуулаад туул дээр, орхон дээр гадаргын усын хоримтлал бий болгож тэндээс ашигладаг байя. Хоёрдугаарт нөгөө усыг дахин эргэлтэнд оруулах тийм ээ, recycle гэж ярьдаг тийм ээ. Тех хөшүүргүүдийг хуулиараа журмаараа бий болгож байгаа. Үйлдвэрлэлийн усыг илүү үнэтэй болгоод ус ашигласан. Гэхдээ илүү үнэтэй болгоно гэдэг чинь усаа илүү их гамдаг хэмдэг болно гэсэн үг. Нөгөөтэйгүр та дахин эргэлтэнд оруулах юм бол тэр хэмжээгээр тэр төлбөрөөс хөнгөлөгднө гэсэн ийм журам бол гарах гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр та 100 литр ус ашиглаад 100 төгрөг төлөлөө гэж бодоход дараа нь 80 литрийн дахиж хэрэглэлтэнд оруулах юм бол 20 төгрөгөл төлнө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ийм хөшүүргүүд л одоо хууль эрхцэн үед бол бий болгож иж усыг хайрладаг гамдаг тийм чиглэлээр орох юм байлээ. Дээрээс нь Монгол улс даяар усны сав газруудын захиргаад гэж бий болж байгаа. Тэрний үгээр Монгол улс 29 усны голын сав газруудад ингээд хуваагдсан байдаг. Тэгэхээр тэр болгон өөрөө захиргаатай хариуцдаг эзэнтэй болно гэсэн үг. Сүүлийн жилүүдэд хамгийн их яригдж байгаа асуудал бол саарл усны хэрэгцээ юм а. Гэтэл нийслэлчүүдийн бүхэл шат салбарт саарл ус ашигладаг болгоё гэхэд хөрөнгө мөнгөний их үүсвэрээс гадна техник технологийн удаан хугацааны шат дараатай шинжилгээг хийх шаардлагатай байгаа юм. Саарл усыг хэрэглээ заншвал усны үргэлжлэн хэрэглээ хэд дахин багаснаа. Саарл ус ашиглах тал дээр. Саарл ус ашиглахыг бол төр дэмжнэ. Яаж дэмжих вэ гэхээр тэр хэрээрээ хөнгөлт чөлөөлөлт эдлэнэ. Усны үйлдвэрлэлийн ашиглаж байгаа усны төлбөр бол нэмэгдэхээр байгаа шүү дээ. Бид нар засгийн газар дээр хэлцээд нарийн дахиж тооцоо шинжилгээ хийж байгаа. Дахиад засгийн газар дээр орой үед хэлцэх гэж байгаа. Тэгээд саарл ус гэдэг чинь усыг дахин ашиглах гэсэн үг. Ашигын ашиглах юм бол та тэр хэрээрээ хөнгөлт чөлөөлөлт эдлэнэ усны төлбөрөөс. Тийм учраас тэр нь өөрөө үйлдвэрүүдэд ашигтай болж эхлэх байхгүй. Ундны усыг хэмнэх зориултаар өнөөдөр усны дэвшилтэт технологиг өөрийн байгууллагуудаа хэрэгжүүлж байгаа байгууллага аж ахуйн нэгжүүдийг оролцуулсан үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Уг үзэсгэлэн худалдаанд нийт 20 гаруй байгууллага өөрсдийн үйл ажиллагаа болон тоног төхөөрөмжөө олон нийтэд танилцуулсан юм. Хамгийн орчин үеийн одоо SPR технологи гэж ярьдаг. Энэ бол хувьсах одоо биореактортай юм зөвлөх боломжийн технологиуд хаяагүй гарцсан байна. Энэ технологиг бид нэр Германаас нутагшуулж дурссан байгаа. MBR технологи гэж байгаа. Энийг бол бид нар Японоос нутагшуулж дурссан байгаа. Энэ бол мембран технологи. Үнэснээ хүний арьс шиг юм юмар нарийн юмар усыг шүүж байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол уух хэмжээнд зөвшөөрдөг юм одоо технологи бол байгаа. За мөн нано технологиг бид нар бас энэ дээр дурссан. За нано технологиор бол бид нар нодлон бол яг энэ Улаанбаатар хотоос гарч байгаа бохироос туулгууд руу орж байгаа шүү дээ. Туулгууд руу орж байгаа дэр хэсэгтээ том нуур байгуулад ингээд энэ технологи амжилттай дурссан байгаа. Боломжтой гэдэг юм зүйлүүд нь батлагдсан. За энэ жил бид нар бас Америкийн одоо ийм амьд бактери бол байгаа. Энэ амьд бактерийг авцраад одоо энэ туршилтыг бол хийгээд энэ бол яг хотын одоо гарч байгаа бохирос. Улаанбаатар хотын нөгөө харьгаа ингээд орчихсон энэ бохиросыг бол бид нар одоо 30 минутын дараа үнэснээ ийм хэмжээнд бол цэвэршүүлэх болцоо. Энэ яг энэ бол айлуудын цоргон дээр суурилдаг, карантин цоргон дээр суурилдаг байгаа. Одоо ийм карантин цоргон дээр энэ шүүрийг солиод ингээд суурилуулна. Бид нар яг үхээр одоо энэ дээр харагдаж байна л да. Энэ шинэ галтгоонд бид нар одоо 7 литр ус минутанд гоож живэл хүмүүсийн хэрэгцээг хангадаг байна. А бидний нөгөө энгийн шүүр болохоор энгийн карант болохоор 15 литр гэдэг. Тэгэхээр энд 3 дахин бага зөрүү гарч байгаа шүү дээ. Ийм хэмжээний ус үр дүнгүй асгаж байна гэсэн үг. А одоо шүршүүд ороход жишээ нь одоо бид нар минутанд 9 литр ус орж гоож жоход хүмүүсийн усандаа хэвийн хэмжээнд орчихно. А тэгэхээр бидний хэрэглэдэг энгийн шүүр 18-ыг 2 дахин ус өндөр. Эндээс ингээд бүхэл бүтэн одоо дахин хэмнэлт гарч байгаа. Манайхын сүүлийн жилүүдэд 2010 оноос эхлээд энэ одоо Америкийн бүтээгдэхүүн оруулж ирээд ингээд борлуулж байгаа.
Нэгдсэн үндэсний байгууллагаас 2013 оныг усны хамтын жил болгон зарлалтантай холбогдуулан энэ жил олон ажлыг хийхээр төлөвлөд байгаа. Үүний нэг хэлбэр нь үзэсгэлэн худалдаа байсан юм а. Энэ онд гадаргын усны нөөцийг бий болгох, саарл усыг ашиглах болон бохирцоо усыг дахин цэвэршүүлэх арга технологис судлах зэрэг ажлууд явагдахаар болжээ. Мөн айл өрхийн ундны усны төлбөрийг нэмэхгүй, үйлдвэрийн усны төлбөрийг нэмэх талаар хэлэлцэж байгаа тухай албаны хүмүүс мэдээллээ. Энэ нь усыг гамтаа зарцуулах хэмнэхэд түлхэж олно хэмээн үзэж байсан юм а.